Сайн байцгаана уу? За, байлд ирээд 2 хоног. Өнөөдрөөс ер нь өдөр болго ингээд богино хэмжээний daily vlog хийхээр шийдлээ. Өнөөдөр өглөө ослоо. Буудлынхаа доор уугаад өглөөний цагаа уучаад такси буюу байк дуудсан. Тэгээд өчтөр бүртгүүлсэн жим рүүгээ ирсэн. Энэ фитнес нь болохоор Балигийн Чангу хэсэгт байрладаг. Obsidian 2 гэдэг нэртэй фитнес байна. Тэгээд энд болохоор бүх юм нэг дорог гэх юм уу та. Үүднээс ахуулаад хоолтой, фитнес хоолтой. За тэгэл кофе шоптой, бассейн, саун, жакуз, айс бат. За наран шарлагын хэсэг. За бүр зайрмагч байсан. Тэр нь бэлтгэлийн хувцсны дэлгүүрч байлаа. Тэгээ заалны хувьд бол маш том заал байлээ. Тэгэхээр заалынхаа төхөөрөмжүүд нь айгуу цэгцтэй. Одоо нуруу өгч байгаа бол яг тэр нуруу их айраа бүсгэх юм уу та тэр хэсэг байдаг. За хөл их гэсэн бас тустай. За цээж. Тэгээ бүр цаанаа болохоор ер нь кроссфит талдаа тий турникээр жоохон ноцолдог хүмүүст бол зөрүүлсэн хэсэг байлээ. За дасгалаа эхлэхээс өмнө хамгийн хүн тасгал буюу турникэн дээр нэг 15-аар 4 удаа сунаагаад араас нь үндсэн таталтай хийсэн. Үндсэн таталтай гол төмрөөр за тэгээд 40 болгоод 60 болгоод 80-аар хийсэн. Цаашд бол яг 100 120-оор өргөж чадна. Гэхдээ сүүлийн үед жоохон сонирхол өөр болоод дандаа хөнгөн жингээр 15 тавтдаг болсон. Нөх өөртөө тийм хүнд ачаал өгөхгүйгээр. За үүний дараа гантил 2 талдаа 30 кг-аар бас 15-аар 4 татаад хийсэн. Тэгэд бас энд нэг юм хөөрхөн төхөөрөмжүүд юм билээ. Бид чинь нөгөө нэг фитнес байхдаа яг энийг чи орлуулах гэж гантил өрөөд идэв шүү дээ. Энэ болохоор яг зориулах юм төхөөрөмж байлээ. Тэгээд энэ тасглаа хийчихэд бас 15 4 орсон. За тэгээд би ч бас урд нь нөгөө тэмцээн уралдаанд оролцдог байсан болохоор нөгөө мистер олимпиад оролцдог нөгөө тамирчин залуудаа таарсан. Тэгээд эндлээд танилцаад за аль нутаг улсын хүүхдүүд, хиний хүүхдүүд энэ төргээ баахан удлаа өнөм ярьж агаад за дараагийн цалд орсон. За дараагийн цалууд нь бидэж бүгдийн л бас 12-аас 15 тоогоор яг өөртөө жингээд харуулаад хийсэн. За энэ олсны таталтын дараагаар энэ хэсэгтээс хөрхөн ус байдаг. Ус нь болохоор хүүтэн биш. Яг гоё одоо таслахааны температуртаа уухад гоё бэлэн хажууд нь энэ хөлдөөсөн гэх юм уу та хүүтэй альчуур яг ингээд халуунд чи ингээд хөлсөө гаргаж явахдаас аймаг гоо сэргээж өгч үлээ. За тэгээд дасгал дууссан, алхсан. Шатан дээр. Энээс өмнө би яг 20 минут Facebook дээр нэг лайв хийх гээд хөдөлж байгаа. Хэлэхдээ алцч чадаагүй болохоор дуусчихад.